Чи нэгэнт л сонголт хийж юу ч тохиолдсон хамаагүй би үүнийг давж гарна гэж шийдсэн бол дараа нь тэр хэмжээний хүн болсондоо гайхах хэрэггүй. Би энэ тоглоомонд бүх сүнс зүрх сэтгэлээ зориулсан. Учир нь надад үүнээс илүү өгөх зүйл юу ч үлдээгүй. Хэрв чи бүх хүчээд ажиллахгүй бол цаг хугацаад эндүү хурд өнгөрчихдөг гэдгийг би чамд хэлье. Гэхдээ надад харамсах зүйл ердөө алга. Би хийж байгаа зүйлдээ хайртай ердөө л юм ингийн. Чамд хайр юу шиг мэдрэгддэг вэ гэж үү? Минийхэр бол хайр гэдэг бол өгсөж уруудах нухчаатай үзэсгэлэнтэй аялал юм. Бүх зүйл хизээж төгс байдаггүй. Гэхдээ хайр байхад чи тууштай зүтгэсээр л байдаг. Шуурганы дараа үзэсгэлэнтэй наран мандаж дараа нь гарцаагүй өөр нэгэн шуурга ирдэг. Тэгэд яах вэ? Чи тэр шуургыг бас сөрөөд л гарна. Тиймээс хайр гэдэг бол чиний үнэхээр хайрладаг хэн нэгний эсвэл ямар нэгэн зүйлийн төлөө сайн муу аль ч цаг үед хамт байх тодорхой нэгэн шийдэмгий чанар тууштай байдал юм. Намайг 10 эсвэл 11 орчим настай байхад 101 тэмцээнд тоглож байсан би сандаг юм. Би тэгэхэд нэг ч оноо аваагүй. Торгуулийн шидэлч үгүй, юу ч үгүй, азны шидэлч үгүй. Ганцаараа гарч ирээд цаграгч товтлохчгүй. Бүр тэг оноо авсан. Би үүндээ маш их урам хугарч уйлж байсан сандаг. Тэгэхэд аав маань намайг тэрвэрэд сонс. Чи тэг оноо авна уу? Эсвэл 60 оноо авна уу? Аав нь чамайг ямар ч байсан хайрлна гэж хэлсэн. Энэ бол хүүхдэд хэлж чадах хамгийн чухал үг юм. Учир нь тэр үгнээс би надад дэлхийн хамгийн том өөртөө итгэх итгэл аюулгүй ард тал байна гэдгийг би мэдэрсэн. Тэгээд би дотроо гэхдээ тэр ч яг би дараагийн удаа 60 оноо авандаа гэж бодсон. Хэрв чи ямар нэгэн зүйлд агуу болохыг хүсэж байвал хүн гэдэг талаасаа бидний хийх ёстой нэгэн сонголт байдаг. Бид бүгдээрээ өөрсдийн салбартаа мастер болж чадна. Гэхдээ чи сонголт хийх ёстой. Миний хэлэх гээд байгаа санаа бол үүнийг дагаад угаасаа ирдэг золиослууд юм. Надад зориг байсан. Би түүхэнд хамгийн шилдэг сагсан бөмбөгчтэй нэг болохыг хүссэн. Тэр замаас гадуурх бүх зүйл миний үзэж байсан зурагтын нэвтрүүлэг уншиж байсан ном, уулзаж байсан хүмүүс гээд бүх зүйл зөвхөн хэрхэн илүү сайн сагсан бөмбөгч болох вэ гэдгийг сурахад л чиглэгддэг байв. Бүх зүйл шүү. Чад тийм өнцгөөс харж эхлэхэд дэлхийн ертөнц бүхэлдээ чиний номын сан болж хувирна. Mamba mentality буюу сэтгэл зүй гэдэг нь ердөө л өөрийнхөө байж болох хамгийн шилдэг хувилбар болох гэж хичээхийг хэлнэ. Энэ нь өдөр бүр илүү сайн болохыг хичээхийг хэлнэ. Энэ бол тасралтгүй эрэл хайгуул төгсгөлгүй эрэл хайгуул юм. Би түүхэнд хамгийн шилдэг сагсан бөмбөгчдийн нэг болмоор байна. За тэнд яаж хүрэх вэ? Амьдралдаа гаргасан миний шийдвэр бүр намайг эцэст нь тэнд хүрэхэд туслах тэрхүү үйл явц руу чиглэж байсан. Чи үргэлж араас нь хөөцөлдөж, үргэлж тэмүүлж, үргэлж зүтгэж байх ёстой. Хэрв замд сорилт тулгуурвал маш сайн. Би үүнтэй хэрхэн өрсөлдөхөө хармаар байна гэж хүлээж авдаг. Надад тэр зориг байсан учраас миний гаргасан шийдвэр бүр тэр зориг руу чиглэж байсан юм. Өөрийнхөө чадварыг бүрэн дайчлах хамгийн сайн арга бол хөдөлмөрлөх, суралцах, бүхнийг шингээж авах. Яг л хөвөн шиг байх явдал. Өөрийнхөө боломж бололцооноос ч илүү ажиллахыг үргэлж хүс. Чи өөрийгөө хэрэг ажиллаж чадна гэж итгэн байна. Түүнээс ч илүү шаргуу хөдөлмөр. Тэгээд зорилгынхаа араас яв. Миний сурсан зүйл бол үргэлж урагшаа үргэлжлүүлэн явах явдал юм. Үргэлж. Миний карьерээ ихэнх үед ингээд бүх зүйл дууслаа гэж санагдмаар үеуд байсан. Гэхдээ миний олж мэдсэн зүйл бол юу ч тохиолдсон бай. Шуурга эцэстээ намддаг юм. Тэр шуурга намдах үед чи өөрийгөө бэлэн байлгах хэрэгтэй. Би энэ тоглоомд сүнсээ өгсөн. Надад өөр юу ч үлдээгүй. Хэрв чи хангалттай шаргуу хөдөлмөрлөвөл мөрөөдөл биелдэг гэдгийг та бүхэн мэднэ. Бид үүнийг бас мэднэ. Гэхдээ та бүхнийг үүнийг ойлгоосоо гэж би найдаж байна. Тэр эрт босоод шаргуу ажиллаж байсан цаг хугацаа, оройтож суугаад шаргуу ажиллаж байсан тэрхүү мөчүүд. Чи ажиллахыг хүсэхгүй. Дэндүү ядарч туйлдсан чи өөрийгөө хүчлэн байж хийсэн тэр үеуд. Яг тэр үйл явц чинь өөрөө мөрөөдөл юм. Тэр нь эцсийн цэг, очих газар биш. Тэр бол үйл явц нь өөрөө мөрөөдөл юм. Хүүхэд хүн нэг хөлөө нөгөө хөлнийхөө урдуур тавиад алхах чадварт, тийм үү? Жишээ нь хэрвээ чи би Эверестийн оргилд гарна гэд уулын билээс дээшээ харвал би Эверест рүү авирч чадахгүй юм байна гэж бодно. Гэхдээ хэрв чи үүнийг хэсэг хэсгээр нь хувааж зүгээр л нэг хөлөө нөгөө хөлнийхөө урдуур тавиад нэг удаад нэг алхам хийгээд байвал нэг л мэдэхэд чи уулын орой дээр гарчихсан байх болно.
Би хүүхэд байхдаа би түүхэндээ хамгийн шилдэг болмоор байна гэж хэлж байсан. Тэгээд амьдралынхаа туршид хийсэн бүх зүйлдээ хамгийн шилдэг нь байхыг хичээсэн. Гэвч нас ахих тусамжийн эдгээр зүйлс бол маш өнгөцгөн зүйлс гэдгийг ойлгож эхэлдэг юм. Чамайг юу ч хийсэн, хэн нь хамгийн шилдэг бэ гэдгээр дээр хүн бүр өөр ингэсэн бодолтой байсаар л байдаг. Тиймээс би магадгүй тэр хамгийн шилдэг нь болох нь чухал зүйл биш юм байна гэдгийг үнэхээр ойлгож эхэлсэн. Магадгүй чухал зүйл нь бид баг хамт олноор хэрхэн өсөж хөгжих вэ? Би багийнхаа нөхдөд илүү сайн болоход яаж туслах вэ гэдэгт байсан юм. Энэ бол миний хувьд гарсан анхны өөрчлөлт байна. Тэгээд бүр илүү нас ахих тусам энэ нь чи бусдад өөрийгөө олж нэхтэн хэрхэн урам зориг өгч байна вэ гэдэг тухай болж хувирсан. Энэ бол аваргын цомоос ч илүү үн цэнтэй зүйл юм. Чи өөрийнхөө хүсэл тэмүүллийг ашиглан бусдад урам зориг өгч тэдний хүсэл тэмүүллийг хэрхэн бадраах вэ? Тэгэд тэд түүнийг дараагийн хүндээ яаж дамжуулах вэ? Энэ бол жинхэнэ амжилт юм. Миний хамгийн их нандиндаг сургамж бол чи хийж буй зүйлдээ хайртай байх нь хичнээн чухал вэ гэдэг явдал юм. Үргэлж хайрладаг зүйлээ хайж бол нэгэнт олсон бол хизээч битгий зогс.